За одоо соолоо өөрчлөнө. Одоо өхрийн мах гэдэг удаа идчихсэн бол өхрийн махаас болоод дахианы цээж махаараа дагнаад будааныхаа хэмжээг бага зэрэг багасгаад 300-аар идчихсэн 2 идчихсэн бол 200-аар 2 идээд өглөөдөө 4 өндөг идчихсэн бол уурга нэмээд 6 ширхэг өндөг 2 ширхэг шартай устын цагаанаараа тэгээд өглөөдөө нэг 50-80 г овёс оруулчихж байгаа. Тэгээд дахиныхаа цээжийг болохоор өдөрт 200 г-аар 5 удаа 3 цагийн зайтай идээд явчих гэж бодож байна. Ерөнхийдөө булчин масаа аваад булчин масаа хадгалангаа өөхөж шатааж байгаа учраас ер нь иймэрхүү хоолттой явдаг учраас ингэж явна. Тийм элийн булчин масыг барингаа хэвлийн булчингаа одоо гаргана л гэсэн үг шүү дээ. Яг энэ зорилгод нийцсэн л хоолт л гэсэн үг ерөнхийдөө. За өнөөдөр фитнесийн буюу челленж 10 дахь өдөр. Өнөөдрийн нэг онцлог гэх юм бол 100 өдрийн челленж зарлаж өөртөө тэмцэлдэж эхэлснээс хойш 10 өдөр буюу 11-ийг нь ардаа хийчихсэн. Явж байгаа гэсэн үг. Тэгээд одоо бол цаг 20-ны 8 цаг 20 минут болсон. Өнөөдөр яг орой ирж байгаа хэрэг өглөө сайн унтсан. Өдөр гадуур хамсаатай амжуулсан. Орой гэртээ очиж хоолоо идчихэд ирсэн. Гэхдээ нэг юм байна. За өнөөдөр нэг хамарчдаг юм билүү гэдэг бодол байсан боловч те ялтгүй челленж эхлүүлсэн гэдэг утгаараа дээрээс нь видео контент хийж байгаа гэдэг утгаараа өөрийгөө бас нэг пүүслэх юм хөшөөрөг болж байгаа юм байна гэдэг ойлголтыг яг энэ чийс өнөөдрөөс авлаа. Тэгэхээр магадгүй таач гэсэн бас ямар нэгэн зориг тавиатай турын эсвэл масны булчинлаг бол хийдэг ч юм уу зориг тавиа шантраад байгаа бол тэрийг олон хүнд тодорхой хэмжээний хүмүүс ч юм уу зарлаад тэгээд явах юм бол бас таныг ингээд залхуурахгүй байх нэг тийм хүчин зүйл хөшөөрөг болж магадгүй юм шиг байна шүү. Тийм болохоор яг ийм челленжийг сонирхоод үзэж байгаа хүмүүс ах юм бол зүгээр өөртөө ихтэйгээр зарлаад хийгээрэй гэж хэлмээрээ. За богийн хөдрүүлээ. 10 дахь өдрийн бэлтгэл, мөрний бэлтгэл таарсан байна. Мөрний сет явж байгаа юм уу? Энэ яадаг дасгал бай ба. За дараа нь ярихгүй доо. За челленж 10 дахь өдөр зөний ороод төслөө чи. Гэрийн зүг явах юм байна. Ямар ч 10 өдрийг яг өмнө мэдээж тасалаа хийж лээсэн. Гэхдээ 10 өдрөөс челленж дуудаад юм уу тийм зорилго тавьсан байгаа. Хичээл зүтгэлтэй. Яг өнөөдөр орой хийж байгаа болохоор бачмааргүй сандаа төлхөөрэй. Тийм гэдэг. Тэгэхээр ингээд челленж хөө өдрүүдэд бол яг тийм хөө өдрүүд байна. Читаа шүү дээ. Челленж зарсны даваа тал нь бол ерөөсөө тэрэг. Би ч бас нэг юм зорилго тавьсан шүү дээ.
гэдэг үүднээсээ залхуурахгүй. Залхуурсан ч гэсэн өргөө хүчтэй. Өстэй. Авид ирсэн тэгээд авид ирсний чинь ямар ч асуудал амжилттай гэдээ дууслаа. Одоо нэг бидний хэмээг дээр эмэл дээр оруулах хэрэгтэй зүйл бол яалтчих вэ? Зөв нойр, тэгээд deep sleeping хэвээр үедээ 11 цагаас оройн 11 цагаас ер нь л 12 цагаас 20-ийн хооронд л та. Тэр нь бол 11 цагаас 3-ын хооронд маш сайн унтаад авах хэрэгтэй. Тэгээд тэрээс 4-өөс хойш угаасаа юу юм бэ л те. Яг гүн нойрол авч чаддгүй л юм билээ. Тэгэхээр одоо яг тэрэн дээр ачаал бодлогоод арай яг унтахгүй байгаа шалтгаанууд юу байна гэдэг юмнууд дээр бас анализ хийсэн. Тэгээд хооллолт бол их чухал. Сонсдоггүй болон санаатай байдлаар орой идж байгаа. Орой 7-оос шийдэж байгаа хооллолт бол унтахгүй байхад маш том ам нөлөөж байгаа нэг зүйл. Дээрээс нь дадал хэвшил буюу кино үзэж идэх ч юм уу те. Телевизийн сувг бол YouTube авах ч юм уу, Facebook, Instagram авах ч юм уу. Иймэрхүү талуудыг бол хоошин тавих гэж хичээж байгаа. Тэг ялч шүү тийм дадалтай болсон байна. Өмнө нь бол тийм дадалтай байгаагүй. Тэгтээ яг дахиад багаар өөрчлөлтүүд өөрийнхөө бас байж болох сайн хөлбөр байхын тулд хичээж байгаа нэг үйлдэл юм болов гэж бодож байна. Тэгээ маргаашийн буюу өөртөө алах челленжийн 11 өдрөөр